Ano. За өнөөдөр болохоор би гэрээ танилцуулъя гэж бодлоо. Солонгос гэр одоо ямар хөө байдаг вэ гэд бас тэгж бодлоо. За эхлэе. За эхлээд орж ирээд ирнэ шууд хаалга харагдчихж байгаа. Тэгээд энэ бол манай хаалга. Хүн байхгүй л дээ. Ингээд цооцолж болно. За тэгээд тэгээд бол ингээ тавч харагдаж байгаа. Тэгээд готлын шүүгээ харагдаж байна. Ингээ зонтог мотог бол байгаа. Тэгээд ийм пэйж ажилтдаг. Тэгээд ийм жижигхэн хөргөгч манайх ороод удаагүй байгаа болохоор явах уу. За тэгээд ингээ шүүгэнүүд харагдаж байна. Энэ ч бол ер нь бол амт тангийн хэсэг гэж бодож байгаа л доо. За яах вэ? За энэ ч бол одоо ингээ газан плэдэг энэ ч нь бол хоолундаа хийгээд иччихэн. Тэгээд энэ ч нь бол бууд мот байгаа. Тэгээд манайх хогийн савгүй болохоор ийм утанд хогоо ичдэг хгүй юу? Ингээ тэгээд гадаанаа гаргаад тавьчихдээ. Тэгээд тэж бол одоо ким будаа байгаа. За тэгээд одоо ийм болов хгүй юу? Ингээд өрөө гэх үү одоо ингээд энэ ч өрөө тэгэд одоо ингээд нэг гараад тэжээ нэг өрөө байгаа. За нэг хаач. За энэ ч нь бол орж ирээ шууд чирээ харагдаж байна. Варт эцдэг. За тэгээд ер нь бол ингээд бууд харагдаж байна. Гэтэ ийм гоё том зайтай болохоор илүү амар байд юм дөө. За тэгээд би ээж эгчтэйгээ амьдардаг болохоор эмэгтэйчүүд болсон хойно ингээ бодогнууд байгаа. Энэ бол манай эгч ихгүй юу гэ манай ээж их. Тэгээд манай ээж ихч хоёрыг. Тэгээд ийм шүүгээ. За тэгээд 0 хэлцэл. За ингээд өрнөө шууд 0 харагдчихжээ. Тэгээд ингээд ер нь бол одоо body wash маш тэгээ нүрний угаагч магаач байна. Тэгээд энэ болохоор өсний тоник. Одоо тонер. За тэгээд өөр нь бол энэ чинь ариун цэврийн хэрэглэл. Энэ бол ингээд миний хэрэглэдэг шампунь ангижуулагч байна. Тэгээд омо тий ийм юм байгаа. Тэгээд альчуур 0 цаас. За ингээд ер нь бол манай юу харагдаж байна. Йоо за байж гэр. Тэр ингээд одоо манай юу одоо шүршүр тэгээд одоо ингээд юу дүүл юм гэж. За угаалтур. Тэгэд энэ ч шампунь байна body wash нэг энэ байна. Тэгтээ хамгийн гоё нь энэ сонирхолтой ийм хунсаатай шампунь баггүй. Тэгээд ийм хунсаан дотроо байдаг. Ямар сонирм байгаа. За тэгээд ингээд бол малчуур байна. За тэгээд одоо манай одоо бас нэг өөрөөтэй танилццгаая. Энэ болохоор ийм хувцас угаадаг өрөө юм уу та. Тэгээд ийм усны хоолой тэгээд эмчээ. Йоо би юмнуудаа мартаад байгаа болохоор жоохон уучлаарай. Энэ болохоор ийм угаалгын машин. За тэгээд энэ ч бол ингээд угаацсан юмнууд байна. Тэгээд манад ийм төмпөн байдаг болохоор ийм юм ингээд угаах хувцснуудаа хийдэг. Үгүй юу тэр нь амар юм дөө. За одоо манай бодлогын өрөөтэй танилцъя. За тэгээд бойлер халуусаа тааруулчих жолоо гэсэн үг. За энэ талахаар би байна. Энд болохоор манай ээжигч хоёр нүрээ буддаг бас хувцаадаг. За энэ талахаар манай ээж унтдаг байхгүй юу? Тэгээд манай энэ ч болохоор манай ихч унтдаг. Тэгээд чамдаанууд тэгээд
манай хувцсны шүүгээ байна. Тэгээд энэ ингээд чамдаанууд байгаа. Энэ манай ихчих. Энэ манай ээж их хоёр их л доо. Энэ миний яг замбраг байгаа гэсэн зүгээрээ. Ингээд. За ингээд ернаал бичлэгээ дуусгая гэж бодлоо. Баяртай.